Хүмүүсийн хамгийн их мэддэггүй, хамгийн их эргэлзээтэй ийм зүйл бол архин дондох өвчний талаар хамгийн ерөнхий мэдээлэл өгөхөд мэддэггүйтэй холбоотой. Товчхондоо ярихад архин дондох өвчин гэдэг маань хоёр гол шинж байдаг. Биеийн хараат байдал болон сэтгцийн хараат байдал гэсэн хоёр гол шинж байдаг. За биеийн хараат байдлын хувьд яадаг вэ гэхээр тухайн иргэн нэг удаа хэрэглэжээд удаан хугацаанд хэрэглэхгүй байж болно. Өөрөөр хэлбэл 1, 2, 3, 4, 5 сар хэрэглэхгүй байж болно. Гол нь удаан хугацаанд хэрэглэхгүй байсан ч гэсэн нэг хэрэглэхээр өөрийнхөө амь насанд аюул учиртлаа буюу олон хоногор үргэлжлүүлээд хэрэглэхийг биеийн хараат байдал гэдэг байгаа. Энэ маань ерөнхийдөө архин дондох өвчний эхний үе шатанд илэрдэг шинжүүд. Хоёрдугаар үе нь болохоор шинж нь болохоор сэтгцийн хараат байдал. Сэтгцийн хараат байдал нь биеийн хараат байдлаас юугаар ялгаатай вэ гэхээр олон хоног уухгүй байх нөхцөл байдал маань энэ үед байхгүй болоод өөрөө ирэхгүй бие махбод цаанаасаа архитил эсбитийг нэхэж байдаг. Энэ үед хүмүүст ямар шинж тэмдэг үлддэг вэ гэхээр архил уухгүй бол нойр хүрэхгүй болдог, архиухгүй бол хоол орхоо болдог, архиухгүй бол сэтгэл санаагаар ундаг, амархан уурлаж бухимддаг, өөрөөр хэлбэл стресст айгуу тийм мэдрэг болдог гэсэн шинж тэмдгүүд байдаг. Энэ маань ерөнхийдөө тухайн хүний бие архинд одоо тасаад, өөрөөр хэлбэл тасныхаа үр дүнд тухайн хүний биеийн архийг хүчтэй нэгсэнтэй холбоотойгоор сэтгэл зүйд өөрчлөлт гарч идэг ийм шинж тэмдгүүдийг нэлээд сайн анзаарч байх хэрэгтэй. Эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа юм бол яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй байдаг.